Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олонний телевизээс бэлтгэн хүргэдэг хөгжөөнц ингээд хей нэвтрүүлэг эхэлж байна. Хей нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Байлдааны гавьяаны одонд дотоод хэргийн их сургуулийн залуус оролцож байна. Залууст энэ өдрийн мэнд хүргэе. За ингээд оролцогчдоо танилцуулъя тийм ээ. Оролцогчдоо танилцуулъя. Хамгийн ихний оролцогч захирлын ажлын албаны захиргаа нууцын ахлах мэрэгжилтэн Ахмад Гандава. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш ахлах дэслэгч Хүрэлбат. Цагдаагийн сургуулийн онцгой байдлын албаны тэнхимийн багш онцгой байдлын хошууч Дашням. Эрүүгийн байцаан шийдэх эрх зүйн тэнхимийн багш цагдаагийн ахлах дэслэгч Амар Жаргал. Төр захиргааны эрх зүйн тэнхимийн багш цагдаагийн ахлах дэслэгч Наранбаатар нар оролцож байна. За ерөөхдөө дан залуучууд яг оролцогчд 5 оролцогчд бол дандаа залуучууд байгаа. Өөр дандаа ирчүүд бөөнөр ороогүй байгаа тийм ээ. Сүртэй мэдлж шүү дээ. Дэслэгч Хүрэлбат гэлсэн. Эцэг айхч. За ингээд хөгжөө зөгээд хей нэвтрүүлгийн тогон дуу эхэлж байна. 5 оролцогчтой амжилт хүсье. Тэгэхээр бас үзэгчд маань бас гайхчихж магадгүй байх та тийм ээ. Асууж эхлэхээс өмнө асууя. Янз бүр онцгой байдал гээл цагдаагийнхан гэсэн мөртлөө нэг байгууллага болцсонд гайхчихж магадгүй тийм ээ. Дотоод хэргийн их сургууль гэдэг нэгдсэн байгаа. Засгийн газрын 2011 оны 220-аас 243 доод тогтоолоор дотоод хэргийн их сургууль одоо хөгжлийн байгууллагуудаар үйл ажиллагаа явуулж байгаа. За бусад ижил төстэй хүчний байгууллагуудын сургуулиудад бол манай сургуулийн онцлог бол Монгол улсын хэмжээнд одоо хууль хэрэгжүүлэх байгууллагын мэргэжлийн чадварыг боловсруулж тэтгэж өгөх зорилгоор одоо ялгаатай оршдог. За энд бас нэг зүйлийг тодорхойлж хэлэхэд бол 1934 онд манай сургууль анх дотоод явдлын яамны харьяа төв сургууль гэсэн нэртэйгээр одоо 70 дуусар үйл ажиллагаа явуулж байгаа. За цаг үеийн одоо сүмсэг байдлаар шалтгаалаад бол эдийн зэргийн дэвс бол цагдаагийн академи гэж бол одоо 96 онд салсан. За энэ сургуулиуд маань эргээд нэгдээд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо салбар одоо бүрэлдэхүүн сургуулиудтай шүүхийн шийдвэр, онцгой байдал, дотоодын цэрэг, элийн цэрэг, цагдаа гэсэн хамаг одоо шүүх шинжилгээ гэсэн өрөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм тооцоолтой сургууль байна. За тэгвэл асуулт анхааралтай сонсороо. Ер нь энэ дэлхий дээр 200 хэдэн орн байгаа тийм ээ. Тэр 200 хэдэн орноос байдаг нийслэлүүдийн нэрлэнэ. Нэг Бээжин, Москва, Улаанбаатар, Тегеран. Тегеран, Ираны нийслэл Тегеран. Ирүүя. Ингээд яваад байна шүү дээ. Ингээд яваад би ядаад одоо дууссан. Халсан уу? Хавх одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн студ 600 орж ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизэд маш олон нэвтрүүлгүүд байдаг. Тэдгээр нэвтрүүлгүүдээс 5-ыг нэрлэнэ үү? 1 2 3. 1 2 3. Аха. Зөгцөн үү? За дараагийн. За. Хей. Акшин. За. Баяр хүргэе. Хүрэлбат таа. Цохоод эмхтэн сууж. Жохоо шүдээ зус яас цохоод байна. Модон өмд өмсөд ирсэн юм шиг үстэй. Зөгсөн үү? Зөгсөн. Дан таваад бол цохихыг ал харсан л да. Энэгээр л нэг юм болдоо шүү дуурсаад. Тийм ээ. Хүрэлбат бас Аха гэсэн тэр Аха бол үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэг биш. Тийм ээ. Тийм учраас ингээд тог ТV-ст очсон. Тийм ТV-ст бол очиж байгаа байсан. Гэхдээ одоо явж байгаа. Тэр Хүрэлбат хоёрыг бол жоохон чангалахгүй бол. 200 орчмоос орсон юм. Хүрэлбат одоо ер нь ихтэй юм төсвөртэй юм уу? Тэгэхээр тогондоо үеийнх болохоор эхний хүмүүст нь их боломжтой байдаг байхгүй юу? 5-аас дээш хувилбартай асуултнууд байгаа учраас эхний 2 хүн болвол орж ирснээ хэлчин. Бодж ирснийг нь хэлчихээр сүүлийн хүмүүст хэцүү байдаг. Гэхдээ сая 2 хүн тогон цохиулаад үлдсэн 3-т нь бол бодох боломж олдчих шиг байна тийм ээ. Тэнд залтай гэс хей хэцүү. За ингээд эхний асуултанд явуулсан 2 оролцогч бүдэрсэн. Тэгэхээр суудлын дагуу хамгийн ихний оролцогч хамгийн сүүлийн сандал дээр суусан үед тогондоо өндөрлөг учиртай. Залуучуудаа амжилт хүсээд суудлаас авдаг өсч байна.
асуултанд оръё. За Наранбаатар бол түрүү хамгийн аюултай суудлаас нэгдүгээр суудлал руу шилжсэн учраас бол гайг болоод ирж байгаа тийм ээ. Хамгийн сүүлчийнх бол ер нь их эвгүй суудалтай. Таны илгэжсэн хариултыг өртлийн хүмүүс шилжчихэр бодох завдал хүрдгүү. Тийм ээ. Шок шиг татчихдаг. Тогон цохиулж ирсэн нь Наранбаатар. Цохиулж исэн. Цохиулж ирсэн. Баах тэгээд даалтуул зохиулъя. Яагаад энэхүү албыг сонгох болсон бэ та? Багасаа л бодож исэн юм. Зүгээр харж байгаа л өөрөө бодож байгаа сонгосон л та. Зүгээр хин нэгэн хүн нөлөөлөөгүй. Гэхдээ ер нь эрэгтэй хүүхэд болгонд би том болохоор цагдаа болно гэж бодсон шүү дээ. Тийм ээ. Эрэгтэй хэрэг. Дөрөвдүгээр ангид тогтоо ер нь тэр үед наваг дөрөвдүгээр ангид тогтож чинь цагдаагийн дээд сургууль гэж байсан. Тэр энэ сургуульд бас орвол гэж бодоол тэгэл 10 дугаар анги төгсөхдөө ягаад чи тэгэл очил конкурс талт сонгож ирсэн. Яа. За тэгвэл асуултандаа оръё. Хоёр дахь асуулт. Европын улсуудаас 5-ыг нэрлэнэ. 1 2 3. Франц, Герман. Асууа. Яасан бэ? Зогоог байна. Гэхдээ хөлбөр зохиогүй байна гэж суугаад байна. Марчихгүй тийм Европын орнууд. Грек. Жил толчлоо 3 толох гэсэн шүү дээ. Зөөчлөрөө грек. Зэрэгүй байна гэж суугаад. 60-70 оны залуучууд энэ чинь хөгжим төвчөө бүжиглээ явж байгаа. Босхгүй болохоор дахиад зөгөөд байдаг. Босч юм байна. Босч юм байна. За уул зэрлээ ер нь 5 дугаар суудал хэцүү гэж хэлсэн шүү дээ. Тий харин яг хэлчихсэн чинь гандаа ахмад хэлчихлээ л. Герман. Та Германаас өөр Европын холбооны усаас мэдхгүй юу? Холбооны ч гээгүй Европгүй юу хамгийн төрүүлээ. Холбооны гэсэн бол бас арай. Хэлчихсэн Германыг хэлсэн цаа одоо юу байдаг вүлээ гэсэн. Айгу хурдан хэлж байгаа юм. Та бидний сайн мэдэх харан хамтлагийн гишүүдийн бүтэн нэрийг хэлнэ үү? Чулуунбат, Тавгсрав. Жаргал сайхан. Ямар жаргал? За, дараагийн. За, дөрөвдүгээр. За, их манлаа. За, Чулуунбат. Тавгсрав. Их манлаа гэсэн голын хоёр. Цохог. Цогц. Энэ хүрэл одоогоос модон өмдөлтөй ирчихсэн. Хүрэл одоо бүр шатруу зуулсан сая. За энэ хүн одоо дайнд яваад одоо бууд шийсэн ч ингэж сууж. Шархсан ч гэсэн яолохгүй урагшаагаал явах юм байна да. Мэргэжлийн онцлогоо. За та мэргэжлийн онцлогоо ярьдаа. Манай мэргэжлийн онцлог бол шүүгэн шийдвэрийг үүсдэг. Манай мэргэжлийн онцлог бол гүрий шүү дээ. За шүүгэн энэ 18 тагаас хойш 10-аад жил ажиллаж байгаа. Тэгээд манай байгууллага бол бас нийгмийн аюулгүй байдлын төлөө хүнд хүчээр албыг ашигладаг. Бас ирийг мэдж байгаа яагаад ингэ гүрийгээд байгаа. Ийм ч нийгмийн аюулгүй байдлын ордоо дэмэргүй шүү. Мэдээж хэрэг таны ажиллаж байгаа газар бол телевиз үзчихэл байгаа гэдэг тийм ээ. Усны телевизээр энэ үзэх боломжтой юу? Бага. Тэр нөгөө идтэй муухай харагдахгүй гэдэг. Бас тийм бодлоо. Тийм бодлоос байгаа ах тийм ээ. За. Ерөнхийдөө хариултыг хэлэхэд лавг сүрэн, инх манлаа, Чулуунбат энэ ураг хэлсэн шүү тийм ээ. За од сүрэн. Тэгээд бүрэг дэш. Бөмбөрч хэлсэн тийм ээ. Үүсэл амар жаргал бол Азсны коли боллоо ш тийм ээ. Нөгөө хоёр маань хийж чадаагүй учраас аз мэддэг нэр үлдсэн. Зүгээр урдуур орж хэлэхэд ганц инх манлаа бодцоо. Од сүрэн бүрэг дэш гэж бол мэдэхгүй байсан дөө. Боцлоо шүү дээ гэж байна. Ресторан байгаа л хэлсэн дээ. За. Залуучуудаа суулаа солиог өсгөө. За ингээд та бүхэн асуултанд хариулаад зөв хариуллаа, буруу хариулсан тогон зохиулсаар тогондоо үргэлжилсэн ирэл байна. За ингээд хоёр асуултын дараанаас гадаад хэлний мэдлэгийг шалгах болно. Ингээд асуултууд одоо яг асуулт гэж хэлэхэд бас уушгины багтаамж хэрвээ даалгавар биелүүлнэ. Уушгины багтаамжийг ер нь тамхитдаг юм байна уу? Тамхитдаг байх хэрэгтэй. Байхгүй. За тэгвэл гайгүй л баг тийм ээ. Тэгэхээр ер нь бүгд тоолж үзээгүй ч хүн гэж байхгүй. Зээ би нэгэн сая харуулж 32 цагаан төгрөг 8 цагаар тоолж яваа. Тоолдог тийм ээ. Тэгсэн чи цээжээ бүгд ярьж яхад л бэлтгэл байлаа. Тэгэхээр би нэгэн сая болж 32 цагаан авах, нэг амсгаар тоолё, нэг цагаан авах, хоёр цагаан авах гэл одоо хамгийн олон бүгд лонхыг эхнээсээ тоолно. За тэгээд ийм баг тоолсон нэг оролт
дараагийн оролцогч бэлтгэх байл. Наранбаатар. За 15-аас дээш тоолох хэрэгтэй тийм ээ. Хоёр дахь оролцогчийг Тэр сайн сонсон шүү. Дунд нь амьсгал авах юм бол явна болохгүй. за чанга тоолж яваа шүү. За би нэгэн сая 32 цагаан, нэг амсгал, 1 цагаан, 2 цагаан, 3 цагаан, 4 цагаан, 5 цагаан, 8 цагаан. Дөрөв цагаан дох 8 цагаан дох. Дээр нь цагаан дох биш цагаалга магаалга гэвэл одоо би 40 тоолдоо. Яа ч ба Наранбаатар. Дунд нь Хитрхи хичээгээд зөвшөөр 18-аас гаргахын тулд шууд 8 руу ороо. Тог ямар вэ нөө? тог яваад. Муухай. За муухай учраас одоо Лог тоолсоос муухай юм байна уу? Лог тоолно. сая жоохон харамсалтай байна уу? Гинт түрүүсөө 8 гэсэн. Тэгэхэд тоолох уу? Яг юм би. Яа дараагийн оролцогчийг Гандава. Сонсъё. Би нэг сар 30 цагаан дох, 1 сар дох, 1 цагаан дох, 2 цагаан дох, 3 цагаан дох, 4 цагаан дох, 5 цагаан дох, 6 цагаан дох, 7 цагаан дох, 8 цагаан дох, 9 цагаан дох, 10 цагаан дох, 11 цагаан дох, 12 цагаан дох, 13 цагаан дох, 14 цагаан дох, 15 цагаан дох, 17 цагаан дох, 18 цагаан дох, 19 цагаан дох, 20 цагаан дох, 21 цагаан дох, 22 цагаан дох, 23 цагаан дох, 24 цагаан дох. Баярыргийа. Одоо сүүлдээ амьсгаан гарахгүй ингэхдээ битээ цогиулаач гэдэг юм шиг. 15-аас дээш байвал гайгүй өгсөн шүү дээ тийм ээ. 22 өрсөн үү? За тэр явцал ирсэн баг. За тэр хэвчээд өсөө ба. Өсөө ба. За би 1 сая 32 цагаан дох, 1 амсгал, 1 цагаан дох, 2 цагаан дох, 3 цагаан дох, 4 цагаан дох, 5 цагаан дох, 6 цагаан дох, 7 цагаан дох, 8 цагаан дох, 9 цагаан дох, 10 цагаан дох, 11 цагаан дох, 12 цагаан дох. Энийг аргаар өмнөөс чи өвдөд байх юм байна. Хүрийн хэрэг байна уу? За ингээм хамгийн сүүлийн оролцогч Байдлаа ушууч. Дашням. Амжилтсэ. За чангахтай юу шүү хол байгаа юм чи. Тэгээ би нэг сая бол 2 цагаан дох, 1 цагаан дох, 1 цагаан дох, 2 цагаан дох, 3 цагаан дох, 4 цагаан дох, 5 цагаан дох, 6 цагаан дох, 7 цагаан дох, 8 цагаан дох, 9 цагаан дох, 10 цагаан дох, 11 цагаан дох, 12 цагаан дох, 13 цагаан дох, 14 цагаан дох, 15 цагаан дох, 17 цагаан дох, 10. Яа 10 цагаан гацсан. Yes 17-аас авгаад очсон. За ямар ч зүйл гарлаа. Гэтэ дунд сая нэг амьсгаа авчих шиг л санагдсан. Аваагүй юу? Аваагүй хамгийн гол. За ямар ч сан 3 оролцож 2 оролцогч тоглож болсон уу? 3 оролцогч. 3 тийм ээ. За. За ингээд суудлаас ялгах гэж амжилтсэ. Үжицгээд хээ нэвтрүүлгийн тогтоо үргэлжилсээр байна. Тэгэхээр тогтоо үеийн дундах англи хэлний мэдлэг шалгадаг үе эхэлж байна. Тэгэхээр оролцогчид бүгд бичих зүйлийг үсэг нэгсэндээ бичих самбрыг гартаа барьцаасан байна. Тэгэхээр та бүхнээс яг 5 үсгнээс бүрддэг үгийг л асуух болно. Илүүчгүй төлөвчгүй 5 үсгнээс бүрддэг үгийг монголоор өгч хэлж болно тийм ээ. Англи үг нь өөрөө 5 үсгнээс бүрдэн. Тэгэхээр хамгийн ихний үсгийг эхнээсээ бичээд яг албаг гэдэг чи spoon гэдэг юм тийм ээ. Тэгэхээр хамгийн ихний оролцогч S үсгийг бичин, хоёр дахь оролцогч P. Тэгээд O N гэж бичих хэрэгтэй. Нэг л үсгийг бичих. Бүрэл бат нэгсэндээ хамгийн сүүлийн үсгийг бичих гэж байна. Хажуудлын үнээсээ харж болохгүй тийм ээ. Харчих юм бол ийм үсэг байдаг гэж мэдээд авчих боломжтой учраас одоо аймаа бодноо гэж. За залуучууд амжилт хүсье. Хамгийн ихний бичих үсэг бол бодох гэдгийг англиар юу юм бэ? Олон утгатай үгнүүд байдаг. Гэхдээ 5 үсгэнд багтдаг. Бодох гэдэг англи ганцхан үг байгаа. Тэрийг бичнэ. 1 2 3 И. За хажуу тийшээ бүгдөө хараад Нэг тийш тийшээ одоо И хамдаа шиг харцгаагаад 3 И. Бодох. Яа. Тэр хамаг юм унгаагаад сандраал гэсэндээ. За тэгэхээр T H I За тэнд тэр хүн харагддаг үсгээ бичсэн харагддаг ямар ч хамаагийн үсэг бичтэй. Яг зөв боломж ямар ч хамаг. За хэлсэн үү? За T за тэгэхээр бодох гэдгийг think гэдэг. think гэдэг. Think гэдэг тэгэхээр Эхний 3 оролцогч бол баяр үргээ. Эхний 3-т нь баяр үргээ яг. За.
Хүрэлт одоо жоохон хоошоо налж ихэлсэн шүү. Та зүгдээд байна. Эч богд байсан. Үндийхгүй одоо ерөөсөө. Хүрэлт одоо хүн байна да бас. Яаж? Робот биш дээ. Тэгэхээр Ихтэй за дуусчтаагаа буцааж байгаа бие тавьчихсан. Хүрэлт одоо яг тоглож зөвлөлтөд царайч нэг бүслэгийн логийн ард гэх кинон дээр нэг гингрэм ажиллачаад тэгээд сусаа ингээд нэг долоод яг тийм царайд явуулж байгаа. хоёр дахь хэсэг бол хатан гэдгийг англиар юу гэж бичдэг юм болоо? 1 2 3 и. За. Бүх сонсогчид ч мэдээж хэрэг телевизээ үзээ сууж байгаа байх л да тийм ээ. Багш нарын баяр туудахгүй болох гэж байна. Дашны багш яг хөө мэдчилгээ дэвшүүлэхөө бусад хамт олоо төлөөд Багш нарын баярт Дотэргийн сургуулийн багш нартаа болон Монгол улсынхаа нийт багш нарт одоо баярын төргийа. Баярын төргий. Онцгой байдлын алба болохоор бас дотоод хэргийн их сургуульд хамааралтай байгаа юу? Онцгой байдлын алба гэдэг маань одоо шинэ нутгийн байгууллагын байгууллага шүү дээ. Надад мэдж байгаа 2004 оноос хойш одоо үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. За тэгээд энэ байгууллага маань одоо 2010 оноос эхлээд онцгой байдлын тим байгуулсан. Энэ цагдаагийн хуучнаас цагдаагийн хэрэгтэй. Тэгээ энэ маань одоо өргөжөөд одоо удахгүй онцгой байдлын сургууль ирүүдийн бүртгэн сургууль байгуулах гэж байна. Үндсэндээ яг онцгой байдлын чиглэлээр одоо мэрэгжлийн боловсон хүчнүүдийг одоо бэлтгэж байгаа. Гурван үг хэлнэ. Жүүс, шүүс, зууш. Энийг биш таслахгүйгээр жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. Гэхдээ би одоо гацчихж байгаас жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. Хүрлээд амжилт хүсээд. За, бид дээрээ ямар нэгэн буруу үг юм уу? Дундуур нэг пауз орж ирвэл тогтц үүсгэн. Нэг л дотроо бэлтгэсэн сууж. Дотроо бүгд уншиж байгаараа маань нэгзэм шиг. 1 2 3 зааж байгаа. За өөрөө бодож байгаа нэг л таа ч яг тогийг тоох ба штэ хэлэхгүй. За нэг л бодож байгаа. За хүрлээ та. Нэг л хэл. Өөрөө дотроо бодож байгаа. Жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. За 1 2 3 зүүс, шүүс, зууш. За би хүрэл бат гараа зодоолох гэдэг байх. Тэгэл эвгүй хараад байна шүү одоо. Ядж чи колоб тарж байна шүү дээ. Өөрөө л алдсан зүүш гэлжтэй тийм ээ. За жүүс шүүс зууш тийм ээ. Бүгд нь хэлж өгч шүү. За дашны мошооч. Жүүс, шүүс, зууш. За байж байгаа. За байж байгаа би харьчаад байна. За Жүүс, шүүс, зууш. Идээд байгаас. Гурав. Ээж авдаа эхэлж байгаа хүчийг. Огт өгөөсөн. За, гурав дахь оролцогчийг сонсъё. Заавар. Юу вэ? Яс хүмүүсийн яриад одор нэг юм хэлээч. За, бэлтгэх байдлаа авч байгаа хэлнэ ш тийм ээ. За, камер эхлээ тань дээр очино. За, одоо хэлнэ. Нэр төртөг. Жүүс, шүүс, зууш, зууш. Хайраа юу нэмэ? За, гой сандал дээр сууж байгаа. Яг хэлсэн баг. За, нэр төртөөр гой ингэж бүр тэгээ сууж байгаа. Жүүс, шүүс, зууш. Жүүс, шүүс, зууш. Зуушлахгүй. За, шүүс, зууш. Жүүс, шүүс, жүүс. За, огийн сүүлийн оролцогч. За, бэлдсэн байдаг үү те. Одоо нэр 4-4 үүний ардаас хэлж байгаа. За, огийн сүүлийн оролцогч. За, Жүүс, шүүс, зууш. Хилчээд гэдэг зөвхөчлөл шимэгээ бодохоор ингээд цоо ширтгэхэр тэгээд одоо. Гэтэ хилчлээ. Жүүс шүүс зууш тийм ээ. Тэгээ зургатаа цэвэрлэгцээ үзэн суугаа үзэгчд бас хоорондоо хэлээд үзэхэд болно шүү тийм ээ. Жүүс шүүс зууш. Хөгжил зүйн хаяа нэвтрүүлгийн тогондоо үе амжилттай өндөрлж байна. Ингээд дараагийн үе бол Монгол ардын хипхоп үе та бүхэнд Райми гэж ирсэн байгаа.
MC Beats Алтай Магтаал дээр өөрөө бичиж ирсэн раймыг бүжигтэйгээр тийм ээ тэрхүү аяндаа тохируулж хамгийн сайн хэлснийг оролцогч маань ялагчаар тодорхой ёстой. Ингээд хамгийн ихний MC цагдаагийн сургуулийн онцгой байдлын албаны тэнхимийн багш, онцгой байдлын хошууч Дашним MC-ийг урьж байна. Амжилт хүсье. За. За улсад хэд төрүүлсэн мөг шиг алхаал гараад байна тийм ээ. За. Дашним. Oh yeah. Тэгний дуу сонсоо. Тэгний дуу та нарыг хуудаа. Одоо сургуулийн кадрыг та нар сонсоо. Одоо миний хэлсэн үгийг сонсоо. Окей. Дашним гэдгээ хогийн хуучаа. Би та нарыг ом шүү. Би тодор бас ахмад шүү. Юу. Яг зөвөр студиуд одоо сайн сонсохдохгүйгээ хэдий ч хоолойнууд яг бичлэгэн дээр маш тод орж байгаа тийм ээ. Гэхдээ үгийн цөмөр дахиад за. Дотоод хэргийн их сургуулийн тухай дууг та нар сонс. Дээхний дуунаас та нар битгий хуул. За дээхний дуунараас та нар битгий хуул. Жигийн үгийг хэлсэн байна уу юу? За одонтой сургуулийн алдрыг та нар сонс. Одоо миний хэлсэн үгийг сонс. Тэгэд хэлсэн үг нь хаана вэ? Тэгээд би хэллээ шүү дээ. Намайг Дашним гэдгээ миний мэрэгжил онцгойгийн одоо биеэр нараас цолоороос ахмад шүү гэдэг. Бүгдээ зодын шүү гэ яваад. Өөрийгөө зөв танилцуулж шүү дээ. Хип-хоп маягаар. За утгаараа райм хэрэглээ. Дашнимдаа баярлалаа. Баярлалаа. За. Yo. Yeah. This is MC Амарчаргал. Hey, дордоо би хитэн райм бичлээ би та нар намайг сонс. Надад нутгийн онгон хүү би дарууны гүйлдэж үж татар шиг гүйлдэж гэж тикстэй харин даам. Амар жаргал нэртэй анхлах дэслэг цолтоо архин дэсто дургу ажил хэрэгч нэгэн шүү би. Эцэн цэмэргэн лawyer эрхэлдэг ажил бичээ энэ миний фристайл энэ хүрээ дуусах goodbye. Ер нь бол өгөлдөг юм шиг байна. За Монголын хипхопчдыг ажилтгүй болохгүй үзэл үү юу? За ерөөс би архив энэ их сэтгэл гаргасан байна л да. Шивэд ирсэн. Бүр блиц гэж шивэд ирсэн байна. За хэд би орлоо хэдэр райм бичлээ. Та нар сонс. Дархан нутгийн ууган хүү би даруй нэг өглөөд үзье. Татар шиг өглөхгүй ч дотоод их сургуультай харин даам шүү. За амар жаргал нэртэй ахлах дэслэг цолтой архин дэстоо дургу ажил хэрэгч нэг нь шүү би. PR явагдаад нөгөө. Тойргоос гарч марах гэдэг. За эзэмссэн мэрэгжил эрх зүйч за эрхэлдэг ажил багш энэ миний фристайл энэ хүрээ дуусхийг goodbye. За үнэхээр мундаг болсон байна. Зөвөрөө баяр хүргэе. Сургууль хамт олон магтан дуулъя. Өсөн яриад одоо цаг башин тогтсон. Шүн оцгой хийшүүх шүтэрийг нэгтгэн байгуулсан. Дотоод хэргийн их сургуулаа магтан дуулъя. Магтан дуулъя. Чанга шиг яваарай. Одоо энэ ойдны мэлэг болсон. Эцний уурхаа дотоод хэргийн сургуулаа магтан дуулъя. Магтан дуулъя. Ясвэ. Яа микрофоноо шидчихвэ. Багч юм уу? Эхлэж байгаа юм гэсэн чинь. За суу бэлэг алдрыг өгж дэлгэрсэн суут олон дарга нарыг бэлтгэн гаргасан сургууль хамт олноо магтан дуулъя. За өнгөрсөн одоо ирээдүйн цагийн холбон бадарсан онцгой хил цагдаа шүүхэн шийдвэр хилцсэн. Нэгтгэн жигдэрсэн Вишгэн бүр доошлох тусам жижиг юм байна. За тэгээд сонсогч оюутны оюуны мэлмиг болсон дотоод хэрэг сургууль магтан дуулъя гэж хүлээх юм да. За. Дууны яг ингээд яг магтан дуулъя гэдэг юм чинь тэлээч байгаа юм. Жохон хойно унчлаа. За зөвөр баяр хүргэе. Тэгээд дараагийн оролцогчийг өрч байна. Монгол ард хипхоп үргэлжилсэн. Yo. Тэти багш тэр дундаа цагааны багш толгоодоо бүхэн хаалга тогш авсан дэшээ огш миний нэр Наранбаатар нийслэл голт минь Улаанбаатар төрсөн газраа Атманбаатар тэхис дотроо Ардын Баатар
Таныг хамтлагийнхан чи аваагүй зөвл болсон байна. За нэргээ тийм ээ. Нэг ер нь нэгдүгээр ороллоос гарсан яг хипхоп ингээд эд өрнж явахт тэнд байсан гэсэндээ бас өөр байл да. Райм хийж ш тийм ээ. Райм орж штэ. Толгойтой бүхэн хаалга тогш, онц авсан дээшээ огш. Яа, миний нэр Наранбаатар, нийслэл хот минь Улаанбаатар, төрсэн газар Тамаанбаатар. Дотоод иргэн сургуулийн дотор Ардын Баатраа гэж. За, Тамаанбаатар гэж нэгдүгээр оролт харихтаа зодуулах. Гайгүй. Ягаад сургуультай Ардын Баатрын? Зүгээр яг юу ягаад райм нэг л фристайл тийм ээ. За, маш таажгүй боллоо. Баяр хүргэе. За, одоо сургууль даяараа Ардын Баатар боллоо шүү дээ. Миний нэр Хүрл Бат дуудах гэдэг хипхоп согсон шүүмжийн шийдвэр бас дээр нь багш. Хорвоод дэлхийн уудам хийх ажил төдөө одоо дөнгөж 28-т арда цагта юмдөө хүнийг хайрах сэтгэлээ аав ээжээ суралцсан. Хүүхэд байх таснасаа эрдэнэ ногонд суралцсан. Эвийг гэж эрдэм чамд гэж хамт настай бид сургадаг. Өөргөөс өгсөн мэрэгчлэр хаач явсан бахархдаг. Жог загнаад байна уу? Хийх ажил их байна дөө. Хорвоо дэлхийн уудам юм дөө авгаа авцаа алгадөө гэсэн үү. За. оруулчихна. За олон нөхөргөө өсгөчөд үзэж байгаа шүү дээ өрлөө та. Уцснаага дуурайх хэлэх боломжтой байна. За тэр хэрэггүй. Ер нь тооцоосон өсгөө байгаа байл гэдэг тийм ээ. Алгаа. Өнгөдөө бас нэг сэтгэлийн мохт ч юм уу бодож явдаг. Нэг өсгөч байхгүй гэж юу? Хэлмээгүй байна. Зүгээр шүү дээ. Нэрийг хэлэхгүйгээр зүгээр сэтгэлийнхээ үгийг тэр бүсгүүд гаргаад хэлэх үү? Үгүй байхгүй. Маргаага байна. Олон байгаа биш үү? Олон байгаа болохоор дунд нь хэлчихгүй дөө. Хайртай шүү гэж хэлсэн чинь хотоороо өрлөө болж байгаа яа. Өрлөөтрөө бэлээ цаг гээд сонгосон мэрэгжил шүүхийн шийдвэр бас дээр нь багш гэж загнаадсан үгүй юу? За хороо дэлхийн уудам хийх ажил зөндөө одоо дөнгөж 28-тай 20 жилийн дараа одоо дөнгөж 48-тай хийх ажил их байна дөө авгаа байна уу гэж явж байгаа яа. За ахлах дислэг цолтой дөө хүнийг харилах сэтгэлээ аав ээжээсээ суралцсан хүүхэд байх наснасаа эрдэм номонд суралцсан эвийг хичээч эрдэм чамд гэж шав нартаа би сургадаг өөрийнхөө сонгосон мэрэгчлэлээр хаанч явсан багахнаа. За энэ хөө мэрэгчлэрээ бахархдаг задад цөмөрөө баяр хүргэе. Ахлах шүрэн байна. Хөгжөөцөд хээ нэвтрүүлгийн Монгол ардын хипхоп буюу амжилттай өндөрлөө оролцогчид өөрснөө райма сонирхууллаа тийм ээ. Тэгээд ерөөхдөө хээ нэвтрүүлгийн дөрмөнд тэгээд шинжлэгдсэнтэй холбогдуулан ялагчийг хамгийн сүүлд нь 3 үеийг дамсан амжилтуудаар нь шийдэж шалгаруулдаг болсон тийм ээ. Тэгэхээр энэ удаад 2 юм уу 3 оролцогчийг бид ялагч болгон шалгаруулах болно. За ингээд 3 дугаар үе бол шинэ үе байгаа. За энэ үеийг танилцуулах уу? Хээ нэвтрүүлгийн 3 дугаар үе хээ сумо эхлэхэд бэлэн болсон оролцогчд маань дээс тоглох ёстой сумогийн хувц өмсөд тийм ээ. 10 яв дээс хурдлах болно. Наранбаатарыг урьж байна. Оролцогч Наранбаатар амжилтсан. Тоглож исэн одоо ч тоглож байгаа юу? Одоо ч арай тоглохгүй. Одоо тоглохгүй байгаа. Одоо тоглохгүй байна. Чирта. Чирта арай тоглож байгаа. За. Өөрөө энэ 3 өгчтэй л дээ. За. Тийм тэгээд 3 өгчтэй болохоор энэ эмэгтэйч өглөө гайгүй тоглож исэн. За Наранбаатартай амжилт төсөе. Хамгийн олон өсөрсөн нь хээ сумогийн ялагчаар тодорох ёстой. За аргагүй 3 ихчтэй үе шиг өсөрч ин та нэрээ. Ямар айхтар өсөрд юм бэ тийм ээ? Хамгийн ураа ичүү. За. Гар нь яадаг үлээ. Гар нь ингээл. За тэгэхээр сая бол Наранбаатар нэлээ өсөрлөө шүү дээ тийм ээ. Таны хувьд хичнээн өсөрч чадах бол хэлж мэдэхгүй байна. Юу нэг ойролцоогоор тэд авцаа явах гэдэг сая хараад анзаарсан гоё. Манай 10 орчим гэж 10 орчим бол явна тийм ээ. Гэтэ ерөөдөө 38-аас илүү гарах гэж үзэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монгол сумаачдаас ер нь хэнийг дэмждэг вэ? Өдөр жаргах гэсэн хүмүүс дүүснээс очно бүцгүй болсон шүү. Тэр нь тал анзаардаг тийм ээ. За яг хэмнэлийн тааруулж ягаад яваараа. 1 2 3 явсаа. Хоп. За одоо сүүлийн оролцоо. За. 1 2 3
И явсаа. Хоппа. За одоо ахаад нэг боломж энэ ядаж хоёр өсрий л да. 1 2-ын 3 И явсаа. Хоп. За. Энэ гандава гэдэг суумачиг одоо Японд шал хэрэггүй авчирч ингэж хамаг хоолойш харагдуулсан байж энэ дээшээ бүр жүүрё тэгээд бүр дээшээ явах хамгийн доод зиндандаа л байх нь дээ. Йоо. За дээс үнэхээр бас гаршгүй байх шүү дээ тийм ээ. За баг өсөлтөд байхгүй. Яа за рекорд 0. За дараагийн оролцогчийг үрж байна. За охинтой ийм нөхцөлтэй охинтой. Хэдэн охинтой? Нэг охинтой. Охинтойгоо зөв дээсдэгтэй бол охин маань арай бага байгаа учраас одоохондоо бага байна. За гүйж орох ёстой байгаа. 1 2-ын 3 өмдчих шувдарчлаа. За дашлима. Энийг авчаа. Одоо энэ олон хүний өмнө хамаг юмаа гаргаж чадсан. Юу ч одоогүй юм шиг босоод. За маашаага төр тавьж байгаа юм тийм ээ. 3 И 1 2 За үзэгчд рүү өгзгөө харуулад өсөрч өглөө. За маашиг одоо үзэгчд рүү өгзгөө харуулад өсөрч өглөө. За хэр вэ? Маашиг болохоор хийвгүй юм байна. Ерөнхийдөө бол хүн бол дээс тоглож үздэг шүү дээ амьдралдаа тийм ээ. Ялангуяа боксчид янз бүрийн тамирчид бол халаалтай дээсээр хийх нь олонтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн сүүлд хизээ дээс тоглосон. Ер нь бид нар тоглолт гэсэн л да. Би чинь шүхүрчин хүн. Манай шүрийн нөө бэлтгэл ахаараа дээс тоглодог. Тийм үү байсан л да. Одоо бэлтгэл гарлаг баг харуулж болчихлоо. За тэгэхээр эхний оролцогч бол ерөнхийдөө маш сайн өсөрсөн л дээ. Бүр яалтчгүй. Тэгэхээр дараагийн оролцогчд бол ерөнхийдөө тэрийг эвдэгсэн эрмэлзэл тун баг гарч ирээд байгаа шүү гээд. Өөр ямар бодлоо? Ядаж хоёрт орох байлгүй. Эвднэ гэх юм баг гэсэн чи. За хоёрт орохын төлөө амжилтсаа. Амжилтсаа. Сая бас Викторийн алдаа гарчих боллоо тийм ээ. Викторийн алдаа бас гарчих шиг боллоо ш. Дээш шишээ явсан. Дахих тийм юу вэ нөө? Техник байна уу? Байна. За дэмжээдгийн алга таашаалт. За үнэхээр сайн өсөрсөн. Бид хоёр сүүлдээ эргүүлж чадхаа болчиход байна л та. Тийм ээ? Дээшлэлчээд байна. За хэд өсрөө вэ? Мэдхгүй. 33 аа. За 200 бол байна. За гэтээ яг зөв олон дахин өсөрсөн л дээ. Тэгээд ямарсан сайн өсрлээ баяр үргээ зүгээр ямар ч ууггүй. Өсөр дэвэл авдаг. Сумаа хүн чинь ийм байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Уцаа уцаа өсрөл ямар зүгээр. За. Бэлтгэл сургалт шүү дээ. За хүрлээ. Ерөнхийдөө 38 33 билүү. Хөө 38 33 2 тийм ээ? 38 33 2 бол ерөнхийдөө 1 2 дугаар байранд явж байгаа. Өөрөө хэд өсрөн гэж бодож байна? 39 гэж бодчих шүү. Яг 33 дээр л явлаа. За өөрөөс чи нэг юм унаад тэгэлцсэн шүү. Шагнал эчэн зүүчгүй. За 30 хэдлээ. За 32 амжилттай байна тийм ээ. Баяр хүргэе цөмөрөө. 3 орсон тийм ээ. Дандаа өндөр тоогоор өсөрсөн. Гэтэ хараахан ялагч болох боломжгүй болоо. Гэтэ амжилттай байл хэр байна. Байх зүгээр. Үлэрж гин үү? Үлэрж. Ер нь ийм овц маань нэвтрүүлгийн хамт олон захиалаа тийм ээ. Хүс мөнгө нөгөөд хийлгэж аваа тэгээд гэртээ дээстэй дэвэл өсгөж нилээ турах юм биш үү? Нилээ үлэрж байгаа юм зүзаа. Баяа саунд цуцсан юм шиг тийм. Сауны мөнгө төлөөр. За нэвтрүүлгийн 3 үе амжилттай өндөрлөө. Тэгэхээр 3 үеийг нэгтгэхэд 2 ялагч тодорхой хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр хин хоёр нь ялагчаар тодорхой гэдгийг туудахгүй сонирхъя. Залуучуудаа баярлалаа. Нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Байлдааны гавьяаны одонд дотоод хэргийн их сургуулийн залуус маань маш амжилттай оролцлоо. Залуучуудаа баярлалаа.
Тэгэхээр 3 үед оролцсон идэх байсан шалтгаалж 2 ялагчийг тодруулна гэсэн. 2 ялагчийг тодруулахаас өмнө бидэнтэй хамтран ажиллаж байгаа талах чихэр компани шинэ бүтээгдэхүүний дээдсээс талах чихрийнхэн олгож байна. Маш олон бүтээгдэхүүн байна л да. Зөвхөн дүүрэн тийм ээ. Органик энэ чинь бичнэ. За органик бичээ. Ерөнхийдөө эх орны хүнсэнд ургасан, эх орны хүнсэнд ургасан. Тэгээ ганц монголчууд биш, ер нь дэлхийд даяараа органик хүнсийг их төлхөө хэрэглэх болсон. Тийм учраас талах чихрийнхэн органик бичээнүүдийг үйлдвэрлээд эхэлсэн. Дээр нь 1984 оноос энэ сонголт гэдэг. Тийм ээ. Импортоор орж ирсэн бүтээгдэхүүн хэрэглэж яхаар үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй. Залуучуудаа та бүхэнд хүнсэнд ургасан эдэн ундаанаас эдэлж ундaalаарай. Яг бүх оролцогчтой гардуулж байна. За ингээд мөн 3 үеийг дамнуулан бид 2 ялагчийг шагнуул тодруулах учиртай. Тэгэхээр Наранбаатар 38 өсөрсөн юм чи хамгийн сүүлээс нь явчихлаа тийм ээ. Наранбаатар цагдаагийн ахлах дислэгч Наранбаатар тодрлоо. Баяр хүргэе. За дараагийн оролцогч. За ерөнхийдөө тогондоо үе дээрээс ер нь их хоногоо цуглуулсан да тийм ээ. Хошууч Дашним тодорч байна. Баяр хүргэе. Ингээ 2 оролцогчтой. Бүх оролцогчид сайн байлаа гэхдээ 2 оролцогчийг бид онцолж чиглэж байгаамаа. За ингээд та бүхэн шагнуулах, та бүхэнд гардуулах шагнал бол бидэнтэй энэ удаанаас хамтарч эхэлж байгаа энэ удаагийн дугаараас тийм ээ. Лондон Бриж караокегийн эрхэм бичгийг гардуулах гэж байна. Хэрхэн бичгийг тус 2 цагийг гардуулж нийлээд 4 цаг болж байгаа ш тийм ээ. За ингээд хаяг нь бол санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын эсрэг талд Баян зүрх дөрөв 6 дугаар ороо оюуны ундрын объектын Б давхарт. За ингээ 2 оролцогчтой баяр хүргэе. Тэгээ хамт олонтойгоо VIP өрөөнд нь ороод сайхан дуулах хэрэг. Караокений VIP өрөөнд нь 2 цаг 4 цаг гэдэг чинь бас. За тэгэхээр мөн бидэнтэй байнгын тогтмол хамтран ажилладаг Golden Gym Fitness Club-т 50% өнгөлтөөр суралц хэрхэн шиг болгож байна. Дашрамт хэлэхэд Golden Gym маань байрлалаа өөрчилсөн байна. Хууч Монгол тусгаар тогтнолын ордон дотор байрлал маш тоглог. За тэгээ бүх юм шинхэн бүх тийм ээ. Юм шин. Тэгээд мэдээж эрэг тэр орчинд бол хичээлэх юм бол яахан тодорхой байхаа тийм ээ. Тэр сайхан орчинд бак залуучууд угаасаа л хүчний байгууллагын чи бүгдээрээ байнга тогтвол бэлтгэлтэй байдаг байх. Golden Gym-д өөрөөсөө бэлтгэлтэй байдаг учраас бид нэрийг бичсэнгүй өөр хин нэг хамаатайгаа үнд ч юм уу найс нөхдөд шилжүүлж болох учиртай юм шүү. За ингээ 2 ялагчтай баяр хүргэе. Баяр хүргэе. Ардуулъя. Ошууч Дашним Golden Gym хичээл хэрхэн бичиг цагдаагийн дислэгч Наранбаатар нартай гардуулж байна. Хөгжөөн цэнгэд хээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар амжилттай өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Байлдааны гавьяаны одонд дотоод хэргийн сургуулийн хамт олон амжилттай оролцлоо. Оролцогчдоо баярлалаа. Хамт олонтойгоо баярлалаа. Тоодохгүй болох гэж байгаа багш нарын баярын мэндийг хүргэе. Мэдээж яриг бямб гараг бүрийн 19 цаг 20 минутаас хээ нэвтрүүлэгтээ үргэлж хамт байдаг. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Сайхан амраарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Хей! За баярлалаа.